За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Туулын хурдны зам гээд одоо нийслэлчүүдийн дунд анхаарлын төвд босон гэж орж ирээд байгаа. За тэгээд энэ туул дээгүүр, туул гол дээгүүр барих гээд байгаа энэ төслийн талаарх яг ер нь техник эдийн засгийн үндэслэл нь юу болж байна? Төсөв нь яг ямар байгаа юм бэ гэдэг тэр чиглэлээр танилцж байсан тэр төсвийн талаарх та бүхэндээ мэдээллийг хуваалцъя гэж энэ хүү бичлэг ингээд хүргэж байгаа. За өмнөх жил 2025 оны 3 дугаар сард 25 оны 5 сард бол нэг ийм арга хэмжээ болж байсан. Тэр юу гэхээр нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан юм аа. Тэгээд энэ бол миний албан ёсны одоо вебсайтн дээр ингээд орсон байгаа. Тэгээд дорны түншлэл 2025 худалдаа хөрөнгө оруулалтын форумд оролцлоо гэд би нэг форумд оролцож байсан. Тэгээд тэн дээр юу яригдчихсэн бэ гэхээр Монгол улсын засгийн газраас одоо мега төслүүд за мөн одоо нийслэлээр хэрэгжиж байгаа мега төслүүд гадны хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны байгууллагуудад танилцуулагдаад ингээд явж байсан. Тухайд Хятад, Сингапур, Вьетнам, Индонез зэрэг улсуудаас 20 орчим хөрөнгө оруулалтын компани төлөөллүүд хурж иж энэхүү арга хэмжээнд оролцож форум зохион байгуулж байсан юм аа. Тэгээ Улаанбаатар хотод болсон. Улаанбаатар хотод Улаанбаатар зочид буудлын хажуу талын тэр нөгөө хурлын тахимд ингээд болсон юм аа. Тэгээд энэ дээр одоо ингээд тэр хувийн хвшлийн түншлэл төвөөр дамжуулаад хийгдэж байгаа засгийн газраас нийслэлээс хийгдэж байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм аа. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой зүйл болвол сая би энэ тэр оролцож байсан материалаа ингээд гаргаж ирээд шүүгээд үзсэн чинь нэг сонирхолтой зүйл бол маш их анхаарал бас ингээд татлаа. Тэр маань юу гэхээр Улаанбаатар хотын 25-аас 28 онд хэрэгжих мега төслүүд гэдэг. Тэрний нэг Улаанбаатар метро, Улаанбаатар 2 дахь Таранбай, 3 дахь нь Тойрог зам, 4 дахь нь бол туулын хурдны зам гэдэг энэ төсөл бол гэх мэтчлэнгээр ингээд нийтдээ 24 төслийг нийслэл хотоос танилцуулсан юм аа. Тэр арга хэмжээнд дээр бидэнд хөрөнгө оруулаач энэ хөрөнгөөр ийм төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлнэ гэдэг. За тэгээд тэн дээр танилцуулагдсан төсөл хөтөлбөрүүд нийслэлд юу болох вэ гэдэг талаар бүх мэдээллүүд ингэж ороод за тэгээд энэ дээр танилцуулагдсан зүйл дээр энэ төслийн нэр нь 4-р туулын хурдны зам. За арталтаа нийтдээ 7.8 км/цагаар төвжирлийг багасгаж 14% төвжирлийг багасгана. Тэгэд ингээд 25 онд тээзүүгээ хийгээд 26 онд ажил нь эхлээд 27 онд дуусгах гэсэн тийм төлөвлөгөө тавьсан. За тэгээд төсөв бүртгэхийн хувьд бол 1-р үе шат дээр 571 сая $, 2-р үе шат дээр нэмэлт санхүүжилт байхгүй. Нийтдээ энэ төсөв маань 571 сая $-оор их үүсвэр нь нийслэлийн төсөөс санхүүжнэ гэдэг тийм ийм төслийг танилцуулсан юм аа. Тэгээд туулын хурдны зам гэдэг энэ төсөл дээрээ та бүхнийг ирж яг тухайд танилцуулж байсан төслийг нь би ингээд ярьж байгаа шүү. Тэрнээс ямар нэгэн байдлаар зохиогоод юм уу ямар нэгэн байдлаар нэг өгүүлбэр цэг таслыг өөрчлөлт оруулаагүй. За нийтдээ 32 км замын урттай нийт хөрөнгө оруулалт төсөвт бол 571.1 сая $-оор энэ төсөл хэрэгжинэ. За дархан чиглэлийн автозамын тэр тойрог дээрээс ийшээ яваад Налаахын автозамын хүртэл ингээд Улаанбаатар хотын урдуур туул голын дагуу ингээд энэ улаан шугамын дагуу ингэж явагдана. За ер нь туул голмын үерийн далан дээгүүр ингээд баригдах тийм зураг төсөв танилцуулж байсан. За нийтдээ бол 3.7 км зам холбогдож 25-аас 27 онд хэрэгжээд гэрээнээр нөхцөл санхүүжилтийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зорчих хэсэг нь 6 игнэтэй. Тэгээд ийм байрлалын 8 байралд 2 түвшний огтлол гарах урсгалтай 14 байралд гүүртэй 5 байрал дээр түнэл за 80-аас 100 км/цагийн тооцоот хурдыг тооцсон. За 3-аас 7 км тутамд гарц
гарах гарцуудыг бол төлөвлөсөн. За нийтдээ бол Тэзүг бол 25 онд хийж дуусгаад 26 оноос бол барих одоо 27 тэгээ 28 оны донд өмнөхөн бол энийг ашиглалтанд оруулна. Төсөл хэрэгжснээр хурд одоо нэмэгдэнэ гэдэг тийм төслийг бол танилцуулж ирсэн байна. Тэгээ энэ бичлэгээр юу харуулж байна вэ гэхээр энэ төслийн чинь нийт үнэлгээ нь бол энэ 571 сая $5 байсан байна. Тухайн үед бидэнд жилийн өмнө жил хүрэхгүй өмнө танилцуулж байхад бол Монгол Улсын засгийн газраас нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл гэдгээр бол гадны хөрөнгө оруулагчдад бол ингэж танилцуулсан. Тэгэхээр энэ дээр бол бүх Тэзүү, бүх зураг төсөв, бүх зүйл нь бол тооцогчтой танилцуулж байсан гэсэн үг. Одоо би бол энийг зохиож ямар нэгэн байдлаар ярьсангүй. Яг л одоо ингээд засгийн газраас тухайн үед бомтын сэргэлтгээд тэрний сайд тулахт гэдэг одоо сайдаар ахлуулсан. За дээр нийслэлийн одоо төлөөллөд хурж ирж Монгол улсад хэрэгжих мега төслүүд, нийслэлээр хэрэгжих мега төслүүд гэдэг тийм төслүүдэд ингээд танилцуулж хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны чиглэлээр бол хамтарч ажилламаар байна. Хөрөнгө оруулаач бас бид нар ийм төслүүд хийх гэж байна гэж ингэж танилцуулж яасан юм аа. Материалаас нь удсан гэж эргэн сануулж харуулж байгаамаа. Тэгээд одоо иргэд олон нийт та бүхэн бол бас энэ төсөв дээр, энэ төсөл дээр өөрийнхөө үг үзэл бодлыг бас илэрхийлнэ хаа гэж ингэж бодож байна. Тэгээ би бол ямар нэгэн одоо зүйлийг зохиож ярьсангүй, яг тэн дээр байсан тэр танилцуулсан presentation pitch-ийг нь тэр танилцуулгыг нь л одоо ингээд та бүхэнд ингээд харууллаа шүү. За тэгээд ийм байна. Туулын ордны замын төсөв $571.1 сая. За юм байна.